хэлж ярих бус хийж бүтээж байгаа хөгжил дэвшил, шин санаачлаг, өөрчлөлт шинжилэлтүүд оройлагчдын үнцэнтэй үр өгөөжтэй үгсийг танд нүүдэлчдийн Nomadic Studios хүргэх болно. Сэдвийн гүнд ярилцлагын нэвтрүүлэг. Орон төргөө үзэгчтэй их орон телевизээс бэлтгэн хүргэдэг сэдвийн гоо нэвтрүүлгийн энэ удаагийн ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр яг одоо миний гарт энэхүү зээлийн 4 баримт байна. 4 иргэнээс ирсэн. Би одоо үзэгч та бүхэнд уншиж танилцуулъя. За хамгийн ихний баримт бол Хас банкнаас авсан 60 сая төгрөгийн орон сууцны зээл байгаамаа. Энэхүү иргэн нийтдээ жил 8 сарын хугацаанд зээлээ төлсөн. За харин үндсэн зээлээс нь сая 982 мянган төгрөг хасагдаж хүнд нь 15 сая 720 мянган төгрөг тооцогдсон байгаамаа. За харин дараагийн иргэн бол 7 сая 300 мянган төгрөгийн тэтгэврийн зээл авсан баримт байна. За энэхүү 7 сая 300 мянган төгрөгнөөсөө урьдчилсан байдлаар зээлийнхээ хүнд сая 100 мянган төгрөг өгч гар дээрээ 6 сая 200 мянган төгрөг авсан байна. За дараагийн иргэний хувьд мөн л орон сууцны 40 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. За энэхүү 40 сая төгрөгөө нийтдээ 20 жилийн хугацаанд 82 сая төгрөг болгож буцааж өгсөн байна. Үндсэндээ зээлийн хүнд 42 сая төгрөг төлсөн гэсэн үг. Энэ мэт байдлаар сошиал хэрэглэгчид банкны хүүг хэтэрхий өндөр байгаад дургуутсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. За үүний үр дүнд зарим нэр бүхий гишүүдийн хувьд зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай энэхүү хуулийн төслийг өргөн бариад одоо хилцэх шатандаа явагдаж байна. За тэгвэл үнэхээр энэхүү зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох нь Монгол улсад хэрэгтэй юу? Банкуудын яриад байгаа шиг дараах эрсдлүүд манай улсад гарах уу? Яг энэ талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд одоо өргөе. Эдийн засгийн хувьд бол хөг бууруулах хэрэгтэй. Манайх юм хүлэлтийн эдийн засаг болоод байна гэж зарим эдийн засгч яриад байгаа үнэ. Бас үррийг л удирддаг, үрдээр л тогтсон эдийн засаг болчлоо гэдэг байгаа үнэ. Гэтэл тэр мөнгнүүд нь хаашаа яваад байна гэхлээр яалтч ахгүй банкуудыг санхүүжүүлээд байна. Үнэ. Банкуд нь бол ингээд үр ашигтай байна уу гэхлээр үр ашиг байдаг. Хоёрдугаар санхүүгийн зах зээл дээр тоглогч болж орж ирж байгаа бостойгоо бол ингээд бүүлэдэд шахаад гаргаад байгаа нь үнэ. Тэгэхээр яалтч байхгүй мөнгө бол банкнд байгаа юм бол тэд нар үр ашигтай ажиллаж байгаа юм бол тэр үр ашиг бууруулалт, ашиггаа түвшнийг бууруул. Зээлийнхаа хүүг бол энэ чиглэлээр бол бууруулж явах нь зүйтэй. Тэгээ 25-аас 30% гаргадаг. Одоо тэр 25-аас 30% зээлийг нь дийлэх аж ахуйн гэж Монголд үлдэхээ үлдсэн. Одоо би хэд хэдэн томоохон компаниудтай уулзлаа. Бас манай монголчуудын дунд тийм нэрлэхүү зам байдаг юм байна. Топ 100-д ордог, топ 150-д ордог гэдэг. Хүн харахад нэг том компани яваад байдаг. Ер нь ихэвчлэн дандаа одоо зээлийн хүүгийн одоо тийм асуудалтай явдаг. Тэрийг нэг олон нийтэд мэдэгддэг. Энэ манай эдийн засгт байгаа суур асуудал маань компаниудынхаа хэмжээнд томсоор энэ өөрөө эдийн засгийн маш том гажуудал болчихж байгаа байхгүй юу? Одоо энэ асуудлыг засахгүйгээр Монгол улс цаашаа явах ямар ч боломж байхгүй. Одоо энэ бол цэвэр эдийн засгийн л үзүүлэлтийн өнөөдөр нэг нөхцөл байдал байхгүй. Монгол улсын засгийн газар өөрөө 2016 оны дунд үед чинь бид нар 18% хүүтэйгээр өөрснөө дотоодын бонд босгож ийлээ шүү дээ. Тэгэхэд өнөөдөр банкны хүүг тэрүүнээс бага гэж хэлэхэд авигцсан байхгүй. Харилцааны банкуудын зээлийн дундаж хүү 35-36 байна л да. Сардаа байгаад үзэхээр нэг 2.5-аас зарим дээдлэн 3.5% ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллагууд бүр өндөр. Тэгээд тэнд би бас банк ус санхүүгийн байгууллагууд дээр хоригдлогдоод байгаа нөөцийг хэлсэнгүй шүү дээ тийм. Тэгвэл тэнд ч бас багагүй мөнгө хоригдсон байгаа. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллагууд маш өндөр бас хадгаламж татаж аваад зөрүүлээд одоо жилийн бараг 60-аас 80% хүүтэй зээл олгож байна. Тийм. Ер нь бол банк ус санхүүгийн байгууллага урт хугацаанд зээл олгодог. Дандаа нөгөө ингээд тулсан те богино хугацаанд эргэлт хурдтай юм зээлүүд олгож байна л да. Тэгээ энэ нөхцөл байдлыг ингээд хараад тахаар өнөөдөр аж ахуй нэгжүүд иргэд маань ийм өндөр хүүтэй тэгээд одоо ийм эрсдэлтэй зээл аваад тэгээд бизнесийн одоо амжилт гаргана, баялаг бүтээнэ, улс орондоо одоо их нэг тийм ямар ч найдлага байхгүй. Миний бодлоор бол банкны зээлийг бол яг хувьдаа бол одоо үнэхээр банкны зээлийн хүүг бол үнэхээр
яаралтай буулгахгүй бол энэ хувийн хэвшил бол үнэхээр яг дампууралдаа ирж байгаа. Ер нь бол бид нар зээлийн хүүг маш бага байлгах ёстой. Энэ бол одоо бидний хүсэж байгаа нэг хөгжил одоо үйлдвэрлэл те дотоодынхаа баялаг бүтээхийн суур нөхцөл бол ерөөс зээлийн хүү болчиход байгаа хөө. Тэрнээс төр засгийн бодлого огт биш энэ бол. Энэ олон мянган хүмүүс ч өөрсдөө хаана ямар хэрэгцээтэй зүйл байна, хаана ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тэрийг өөрсдөө хайж олоод өөрсдөө үйлдвэрлэж байна. За миний хувьд болохоор би 25 жил гараа бизнес эрхэлж байгаа. Бизнесийн гарааг бол анх Хаан банктай хамтарч эхлүүлж ирсэн. Хаан банкнаас би анх сая 500 мянган төгрөгийн зээл авч бизнесийн гарааг эхлүүлжсэн. Тухайн үед бол бас бидний хийдэг бизнес чинь бас хүн болгон хийдэггүй. Цөөхөн тооны хүмүүс хийдэг. Бас арай жаахан нэг 10% ачигтай зардаг байсан бол одоо банкны зээлээр одоо бизнес хийх цаг хугацаа бол үнэхээр өнгөрсөн. Харин ч бүр алдагдал банкны хүн тийм одоо дарамтлуулах тийм юм байна. Тэр үед бол Анод банкнаас 200 мянган долларын зээл аваад. Тэгээд ганцхан жил хугацаатай. Тий. Би нөгөө барилгын салбарт ажилладаг учраас барилга очихгүй. Нөгөө барилгач дуусаачгүй байжсэн чи тэгээд зээлээ иргэн төлөх болчихсон. Тэгээд Зоос банк дээр очиж байгаа. Зоос банк дээр очиод тэгээд Зоос банкнаас зөрүүлээд одоо зээлээ нэмж аваад барьцаагаа нэмүүлээд ингээл явчихсан. Ер нь бол 3% хүн дээгүүр давж гараад ашиг юм боломж байна. Дээрээс 1 жилийн хугацаа. Жилийн хугацаа гэдэг чинь зээлээ авчаад 3-4 сарын дотор байшгаа бариад тэгээд 6 дахь сараас нь ингээд төлж эхлэн штэ буцаад төлж эргэн төлт эхлэн штэ. Энэ амар хүн нөхцөл. Барилгын дуусаагүй. Одоо аль байшгүй. Тэр бол манай анхны төслүүдийн нэг л байсан л да. Тэгэл яг хөө тэгэл тийм юм дундорч орж гарч явсаар байгаа. Сүүлдээ ер нь бол зээлэнд маш дургу болно штэ. Үзээд штэ ийм өндөр хүний доо би яаж амар арах юм бэ гэдэг. За тэгвэл үзэгч та бүхэнд энэ жил арилжааны банкуд ямар ашигтай ажилласан талаарх тоон баримтыг одоо үзүүлье. Өмнөх оны мөн үедээ харьцуулахад зах зээлийн харьцангуй их хувийг эзэлдэг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны хувьд ашигын хэмжээгээ 64%-аар нэмэгдүүлсэн байна. Том 3 банкны ашигын 54%-ийг Хаан банк дангаараа бүрдүүлжээ. Өмнөх оны мөн үедээ харьцуулахад дунд 3 банк ашигын хэмжээгээ 173%-аар нэмэгдүүлсэн байна. Үүнд Улаанбаатар хотын банк 62.5%, Төрийн банк 162.5%, Хас банк 350%-аар тус өсгсөн байна. Өмнөх оны мөн үедээ харьцуулахад жижиг банкуудын ашиг 26%-аар буурахад үндэсний хөрөнгө оруулалтын банкны ашиг огцон буурсан нөлөөлжээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банкаас бусад банкуд ашигтай ажиллаж чаджээ. Энэ нэгдүгээр манай банкуд маань өөрсдөө учраа болохгүй. Би сая тэр банкуудын энэ 2017 оны 3 дугаар үйлдвэрлэлийн тайланг авч үзлээ. Санхүүгийн тайланг. За мөн хагасчлалын тайлангаас ч ялгаа авахгүй дүр зураг харагдаж байгаа. Арилжааны банкуд маань өөрсдөө хөвлөгдөд эхэлсэн байхгүй юу? Арилжааны банкны бизнес чи юу юм? Иргэдээс хадгаламж аваад түүнийгээ цааш нь аж ахуй нэгжүүдэд мөн зээл олгох тийм үү? Үндсэн үйл ажиллагаа нь Монголын бүх банкуд алдагдaltaй гарсан. Ойлгож байна уу? Монголын бүх одоо 14 банк бүгдээрээ алдагдaltaй гарсан байхгүй үндсэн үйл ажиллагаанаас. Яг нийт ингэ системийн хэмжээгээр авч үзэх юм бол 240 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан байна. Банкны бас үйл ажиллагааны зардал байгаа. Банкны үйл ажиллагааны зардлыг аваад утсах юм бол бид нар банкудаа ингээд сайн харах хэрэгтэй л дээ. Өнөөдөр хамгийн өндөр байшингууд бол манай банкуд байна. Банкуд салбараараа өрсөлдөж байна. 330 суманд бараг салбараа нээгээд явж байна. Энэ эрүүл юм уу? Ингэ шаардлага байгаа юм уу? Ийм их үр ашиггүй өндөр зардалтай банкны систем чинь өөрөө эрүүл биш шүү дээ. Эрүүл биш байгаа болохоор үйл ажиллагааны зардал нь өндөр шүү дээ. Банкуд маань төв банк болон засгийн газраас бараг 500-600 тэрбум төгрөг авсныхаа үндсэндээ л дөнгөж 200 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарч байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай арилжааны банкуд тэр дотор хамгийн том гэдэг Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Төрийн банк, Хас тийм ээ, Улаанбаатар банкуд одоо хасах 400 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан байхгүй юу? Үндсэн үйл ажиллагаанаас. Хасах 400 байсныг нь засгийн газар төв банк 600 тэрбум төгрөг одоо баг татвар төлөгчдийн хөрөнгөөс өгж 200 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарлаа шүү дээ. Энэ дүр зураг маань өөрөө юуг харуулж ирэх юм Монгол улс нөгөө иргэд аж ахуй нэгж энэ хүлэгдэх энэ одоо
халиад одоо банкуд нь өөрсдөө хүлээдэг хэлцээ гэж харуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Монголд ерөөсөө энэ санхүүгийн маш том гажуудал байна. Германаас манайх маш их хэмжээний бараа, Европоос ер нь бол маш их хэмжээний хүнсний бараа бүтээгдэхүүн авдаг тийм ээ. Бид нар чинь аюу хямдгүйгээр бүтэж байгаа бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар 2% те 3% те 6% хүүтэй одоо зээлээр санхүүжилж бүтээгдсэн тэр баялагийг өөрсдийнхөө 20% хүүтэй зээлээр бүтсэн бараа бүтээгдэхүүн хооронд нь харьцуулганаа чинь ямарч боломжгүй болчиход байгаа байхгүй. Манай төсвийн бодлого бол банкуудыг дэмжсэн бодлого яваад байна. Нэг, банкуд маш өндөр үр ашигтай ажиллаад байна. 2. Гуравдугаарт банкуудын үр ашиг нь байна уу гэхээр үр ашиг муутай яваад байна. Юугаараа вэ гэхээр маш олон үр ашиггүй юм. Одоо байшингуудыг бариад салбаруудыг нээгээд ажиллаулаад байна. Тэгээ ингээд ирэхлээр энэ хөгжин бурахгүй байна гэсэн юм те. За тэгэхээр энийг л болчих. Яагаад алдагдaltaй ажиллаж байгаа гэдэг нь ерөөсөө ганц том шалтгаантай. Монголд хадгаламжийн хүү гэдэг зүйл одоо хэд өндөр болцсон. Би тэр Дэлхийн банкны судалгаа явуулж үзлээ л дээ. Дэлхийн 140 орчим улсуудаас авч үзэхэд Монгол улс ихний 5-д явж шít хадгаламжийн хүүгээрээ. Монголтой хамт ямар улсууд байж нэхээрээ нөгөө дэлхийн эдийн засгийн хоригт орсон Иран улс. Одоо баг өнөө маргаашгүй дампуурлаа зарж байгаа Венесуэл улстай Монгол улс маань хамт явж байгаа байхгүй юу? Хадгаламжийнхаа хүүгээр жилийн одоо 14-15% хүүтэйгээр. Ингээ хадгаламжийн хүү нь өндөр байгаад эхлэхээр нийт эдийн засгийн нөхүүлээд эхэлж байгаа байхгүй юу? За Арчилсан намаас Эрдэнэ гишүүн, Монгол Ардын намаас ч энэ хоёр гишүүн нарын өргөн барьсан энэхүү хуулийн төсөл яг хуулийн төслийн нэр томьёол дээр хэд хэдэн зүйлийг зааж өгсөн байна. За тухайлбал энэ дээр зээлийн хүний хувийн дээд хэмжээг тогтоох. Энийг үзэгч та бүхэнд би уншиж өгье. Тэгэхээр банкнаас иргэн хуулийн этгээдэд олгох зээлийн хүний хувийн дээд хэмжээ жилийн 18% байна. Харин банк бус санхүүгийн байгууллагын 35% болно. Харин одоогоор манад үйлчилгээ үзүүлж байгаа арилжааны банкуудын хувьд зээлийн хүүгийнхаа дундаж дүнг 22 гэж үзэж байгаа. Харин бизнес эрхлэгчид энэ бол бодиттой тоо биш 30-аас 35% байгаа тухай хэлж байгаамаа. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол бизнес эрхлэгчдийн хилээд байгаа энэхүү 30-аас 35% хүн 18 болтлоо буурах боломж хүртэнэ. Банк ч нөгөө орон сууцны зээлийн хүүг айгүй хачин бодд юм билээ шүү дээ. Үндсэн зээлнээс хасагдахгүй нөгөө хүүгээ эхлээл төлөөд байдаг сүүлийн хэдэн жилд нь үндсэн зээл рүүгээ ордог. Тэгэхээр зэрэг хүмүүст айгүй хохиролтой байгаа байхгүй. Дундажлаад хүү үндсэн зээл хоёрынхаа төлбөрийг бол яг хуваагаад төлдөг тэр систем л уг нь зөв байдаг шүү дээ. Угаасаа одоо банкч бай, банк усч бай энэ үйлчлэгээг бол угаасаа л төрөөс зохицуулдаг. Айлч улсын Америк зохицуулна, Япон зохицуулна, Франц зохицуулна, Англи зохицуулна. Харин ганц зохицуултгүй явж ирсэнд Монгол байхгүй юу? Энэ зохицуултгүй явсан нь өөрөө явсаар байгаа зах зээлийнхаа маш том гажуудал болоод өнөөдөр Монгол улсын банк санхүүгийн одоо сектор ямар улстай харьцуулагдж байгаа гэхээр хойд солонгостой харьцуулагдж шүү дээ. Яг зээлийн хүүгийн хязгаарлалтыг шууд энэ захиргааталтай аргаар тавих нь бол буруу. Банкны үүний дээд хэмжээг тогтоох хуулийн төсөл яриг чинь та нэг юу гэж бодож байна? Зөв шүү дээ. Зөв тий. Үс зөв шүү дээ. Энэ хуулийн төсөл бараг батлагдахгүй байх магадaltaй гэж ярьж байна. Таны хувьд яг юу гэж харж байна? Батлагдахгүй шүү дээ. Батлагдах боломжгүй. Энэ чинь өөрөө асуудлыг нөгөө талаас нь яриад байгаа байхгүй. Асуудлыг чинь учир шалтгаанаас нь ярих хэрэгтэй шүү. Үр дагавартай тэмцэж болохгүй шүү дээ. Тийм ээ. Ханаа төрсөн үнийг одоо юу гэдэг ханаа төрсөн шалтгаанаас нь эхлэхгүй бол утгагүй шүү дээ. Яг юунаас ханаа төрсөн те дахин ханаа төрөл яах юм тийм. Тэгэхээр зүгээр л ийм үгэл төр зуур аргалж болно шүү дээ. Одоо төр зуурын нэг эмчилгээ гэж үүдэж тийм байж болохгүй шүү дээ. Суураар нь эмчлэх хэрэгтэй байхгүй. Ер нь бол манай банкны хүний одоо өндөр байгааг суур нөхцөл шалтгаан бол ерөөс улс төрийн тогтворгүй байдал байхгүй. Энэ дээр бол би надад ямар ч эргэлзээ хаалга энэ хууль батлагдана. Яагаад батлагдах хугацаа нь болцсон байхгүй юу? Яг тэр нэг 76 гишүүдээс нэг 20-30 гишүүд нь яг тэр банкны лоббинд ороод нөгөө талд гарна л үстэй. Нэг 40 гишүүн бол энэ хуулийг бол би батлана гэж харж байгаа. Гэхдээ яг ийм лобби байдаг уу? Байлгүй байд юм бэ энэ чинь. Ялангуяа энэ удаагийн парламент арай гайгүй байх гэж найдаж байна. Өмнөх парламент төр бол тэр банкны холбоо гэж нэг бичиг өгөөл хууль гаргуулж ялаа ш нэг өдрийн дотор. Тэр банкны татварыг одоо 2 жилийн хойшлох хуулийг одоо бол нөгөө эрэлт нийлүүлэлтгээл гой сайхан тайлбар хийгээл банкуд бол дураараа одоо юугаа тавьж шít нөгөө зээлийнхээ хүүг тогтоож байна. Тэгээ зөвхөн зээлийн хүү ш тэрэн дээр ч нөгөө зээл олгох явцдаа зээл олгож байгаа одоо шимтгэл мэнтгэл гэл 9 шидийн нэмсээр хагаад
маш өндөр одоо хүү хураамж авч байгаа байхгүй. Тэгээ энд чинь нөгөө хөрхий 5 цаас болоод бизнес эрхлэх гэж ядаж байгаагаас хойш бүгд чирэгдээл хамаг юм өгсөөр сүүлдээ юу бизнес эрхлэхтэй нөгөө барьцаан тавьсан байр машина хүртэл алдаад маш олон өдөр орох оронгүй болж байна. Энэ нөхцөл байдлыг бол бид өнөөдөр бас одоо ялангуяа мөнгө хүлээлтийг бол зогсоох цаг болсон. Тэр утгаараа энэ үйлийг санаачилсан. Буулгахын тулд бол нөгөө ийм өнгөц байдлаар нэг пластик surgery гэж ярьдэн шүү дээ. Нүүр ам будах байд, косметик байдлаар бол хагалгаа хийж ирсэн болохгүй. Бид углуугаар нь уг үнцээр энэ асуудлыг өөрчлөхгүй бол энэ урт хугацааны зөв үр дүнтэй алхам болохгүй гэж харж байгаа. Гэхдээ зээлийн хүүгний өндөр таазын тогтооно гэдэг чинь өөрөө зарим зээлүүд нууцаар хөтгөлч. Тий. Ер нь бол тааз тогтооно гэдэг бол зээлийн буурах нөхцөл биш байхгүй. Энэ бол зүгээр л одоо бараг хүчээр ингэ зодж байгаа юм шиг. Тэгээ одоо юу гэдэг нь тулгаж байгаа асуудал байхгүй. Энэ бол одоо зөв шийдэл биш гэсэн үг байхгүй. Гаднаас хямдхан их үүсвэр оруулж ирлээ. Оруулж ирсэн хямдхан их үүсвэрээ банкуудын их үүсвэртэй холиод зээлийн хөв буулгах боломжтой байна. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар бол өнөөдөр хамгийн хямд их үүсвэр босгох боломжтой нэг субъект байхгүй. Тэр энэ бол ерөөсөө яг зөв ойлгох юм бол баг арилжааны банкуудын хамгийн их дэмжих ёстой хууль нь байхгүй. Баг энэ хуулийг гаргаач гэж одоо улсын их хурлын гишүүд гэдэг нь лоббиж явах ёстой байтал одоо юу гэдэг нь одоо миний зүгээс л гэж харж байна л да. Учраа ойлгоогүйс бол энийг эсрүүцээд байгаа байхгүй. Харин засгийн газар баг тэр жил болгон өгдөг одоо тэр 500-аас 600 тэрбум төгрөгөө өгчих юм бол ерөөсөө арилжааны банк гэдэг зүйл Монголд угаасаа байх үндэсгүй болчиход байна шүү дээ. Яг тэгэхээр үндсэн үйл ажиллагаанаас арилжааны банкуд алдагдaltaй ажиллаад эхэлсэн. Зээл олгодог бизнесийн зогссон гэсэн үг байхгүй юу? Монгол банк ч өнөөдөр сая өчигдөр одоо 2018 онд төрөөс мөнгөний бодлого баримтлах бодлого батлаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр харж байхад бол тэнд одоо юу гэдэг яг энэ арилжааны банкуудын зээлийн хүн зохицуулт хийсэн. За мөн одоо арилжааны банкуудын одоо хадгаламж тийм ээ актив дээр зохицуулт хийсэн. Ямар ч хуулийн өөрчлөлт орж ирсэнгүй. Төв банкны бодлогын хөв, үнэт цаасны хөв одоо нэг 12% байх тийм ээ. Дээрээс нь засгийн газрын гаргадаг үнэт цаасны хөв өөрөөсөө өндөр байсан байхгүй. 17-аас 18% хөвтэй үнэт цаасыг засгийн газар гаргаж байгаа тохиолдолд тий банкуд л авч байгаа. Иргэд бас яг тодорхой төвшөнд бол авч байгаа. Тэгэхээр чи хадгаламжийг одоо мөнгөтэй хүн хаана хадгалах вэ гэхлээр нэг бол хадгаламжинд хийж болно. Нөгөө бол засгийн газрын боонд байгаа шүү дээ. Ийм өндөр хөвтэй байхад яаж зээлийн хөв буурах юм бэ? Тэгэхээр манай бодлого нь болохгүй байгаад түрүүчийн ярьдаг өндөр төсвийн алдагдлыг санхүүжуул салин дэтгэж тавихын тулд бол их хэмжээний мөнгийг маш өндөр хөвтэйгээр засгийн газар нь татсаар байгаад муу зан сургачихсан. Нөгөө талдаа Монгол банк нь инфляцийг онилж ийн гэсэн энэ бодлогоор бас бодлогоог өсгчдэг. Яагаад вэ гэхээр засгийн газрын замбраагаа зарцуулаад төсвөр их хэмжээний мөнгө зах зээл рүү нийлүүлээд тахлаар тэр мөнгийг татаж авахын тулд бас ийм бодлого явуулдаг. Үр дүнд нь ингээд суур хөөнүүд нь уйлаа юм өндөр байгаа үед зээлийн хөгийн асуудал ингээд буулгах боломжгүй болчиход байгаа байхгүй. Гэхдээ тэр Монгол банк бол эндээ тайлбар гаргах үг нь ямар ч ирэхгүй байгуулга байхгүй юу? Монгол банк бол төрийн институт. Төрийн институт дотроо зөвхөн улсын их хурлаар батлагдсан хууль, улсын их хурлаар батлагдсан мөнгөний бодлогыг л хэрэгжүүлдэг институт. Тэрнээс биш улсын их хурлын хилцүүлгийн шатанд явж байгаа аль нэг хуулийн төсөл дээр энэ сайн хууль, энэ муу хууль гэж ямар ч байр суурь одоо илэрхийлэх ирэхгүй байгуулга байхгүй. Хэрэв би тэр хэд хэдэн Монгол банкны захирлуудыг харсан, баг өмнөөс нь харамссан. Энэ бол зүгээр ашиг сонирхлын зөрчил байхгүй юу? Энэ дээр бол баг харин одоо тэр байр суурийг нь сонсох биш, хариуцлага тооцогдох хэрэгтэй байхгүй юу? Хоёрдугаар өнөөдөр Монгол банк бол яг үндсэндээ бол одоо мөнгөний одоо тэр бодлого, тэр мөнгөний урсгалыг жолоодох чадвар бол маш сул байна шүү дээ. Баялаг бүтээх гэж байгаа яг жинхнээсээ баялаг бүтээх гэж байгаа яг ирмэлцэж байгаа тэр хүмүүсээ ялгаж аваад тэднэртэй одоо сайн хандах те зөв хандах одоо тэр нөхцөлийн бүрдлэх тэр талаас нь л ажиллах хэрэгтэй байхгүй. Нийгмийн дунд бол мэдээж бухимдал маш их байна. Энэ ипотекийн зээл энтрийг сайжруулахгүй бол мөнгө төлөөлөдөг, хүүгэл төлөөлөдөг, те үндсэн төлбөрөөс нь хасагдахгүй байна гэдэг. Энэ дээр бид нар бас олон улсын мэрэгчлэнүүдийг учирж ирээд нэлээд томоохон бодлогыг бол гаргахаар бас ажиллаж байна. Одоо бол ингээд эдийн засаг ерөнхийдөө сайжрлаа. Монгол улсын төсөв эдийн засгийн голгол үзүүрч бас сайжраад эхлэнгүүт бид нар жишээлбэл дотоодын бонд өнөөдөр нэг 12, 11, 12% хүүтэйгээр бид нар
дотооддоо бонд босгож чадчихээн тийм. 16 оны 3 сард гадаадад гараад бонд босгоход нэг 11 орчим хувийн хүүтэйгээр Монгол Улсын засгийн газар бонд босгож исэн бол сая ингээд 10 сард бонд босгоход 5.6% хүүтэйгээр босглоо. Тэгэхээр гол үзүүлэлтүүд маань сайжраад эхлэх юм бол энийг дагаад банк ч гэсэндээ өөрөө ирэхгүй хүүгээ мэдээж багасгаж л таарна штэ. Зээлийн хүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай энэхүү хуулийн төслийг Монгол банк, арилжааны банкуд, банк ба санхүүгийн байгууллагууд гээд олон хүмүүс эсэргүүцэж байгаа. Тэд дурхдахтаа арилжааны банкуудын үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Далд эдийн засаг хөгждөг, хадгаламжийн хувь хэмжээ өндөр байгаа. Хадгаламжийн хүний хувь хэмжээ өндөр байгаа учраас зээлийн хүү энэ мэтээр өндөр байна гэж маш олон тайлбар мэдээллүүдийг өгч байгаа. Гэвч бодит байдал дээр баримтан дээр иргэд үнэхээр авч байгаа мөнгнөөсөө давуулан хүү төлсөөр байх уу? Энэ бол иргэдийн нуруунд дээр ирж байгаа бодит эдийн засгийн ачаа юм а. Энэ удаагийн дугаартаа үзэгч та бүхэнд бид банкны хүүгийн тухай хуулийн төслийн талаарх товчхон мэдээллийг хүргэлээ. Бидэнтэй хамт исэн үзэгч та бүхэнд баярлалаа. Эх дугаард иргэн уулзлаа. Түр баяртай. Хэлж ярих бус, хийж бүтээж байгаа хөгжил дэвшил, шин санаачлаг, өөрчлөлт шинжилэлтүүд оройлогчдын үнцэнтэй үр өгөөжтэй үгсийг танд нүүдэлчдийн Nomadic Studios хүргэх болно. Сэдвийн гүнд ярилцлагын нэвтрүүлэг.